Сайн байцгаана уу хүүхдүүд. Байгалаа хэрхэн хайрлаж хамгаалах талаар мөн байгалаа хэрхэн таньж мэдэх талаар сонирхолтой мэдээллийг хүргэхээр Жимбүр найз нь ирээд байна. Бидний амьдарч байгаа газар дэлхийд дор бас нэгэн ертөнц, бас нэгэн амьдрал байдаг гэдгийг та нар мэдэх үү? Миний өнөөдрийн та бүхэндээ ярилцах сэдэв бол газар доорх ертөнц юм. Сонирн байгааз хүүхдүүд. Бидний дор, бидний гიშгэж байгаа энэ газар дор юу байдаг юм болоо? Та нар мэдэх үү? Тэгвэл хүүхдүүд бүгдээрээ юу байдаг талаар нэрлээд үзэх үү? Эсвэл багшийнхаа яриг анхааралтай сонсгоо. За сайн байцгаана хүүхдүүдээ. Бүгдээрээ өнөөдрийн эко боловсрол нэвтрүүлгийнхаа энэ дугаараар хөлөнд орох ертөнц гэдэг өртөгөөр хамтдаа аялья. За тэгээд энэ өртөгөөр аялахын тулд хүүхдүүд маань энэ самбараа хараатгаарай. Энд дээр юу дүрслэгдсэн байна? За сайхан зуны өдөр Монгол гуталтай хүүхд зогсож байна. Доор нь хөрс байна. Уг нь бол бид нар энэ газар дор байгаа амьтдыг харж чаддгүй. Гэхдээ энд бүгдөөрэнд нь харуулад ингээд гой зурцсан байна. За одоо бүгдөө хөрсөн дор тэгвэл ямар амьд организм байдаг вэ? Тэрийг хэлдэ. Булган зурам, жаран хөлд, шаргаалж, чигийн улаан хархай, ургамлын үндэс. За зөв, чоргоолж үрээ барьсан байдаг. Чигийн улаан орхой байдаг. За мөн ургамлын үндэс байдаг. Маш сайн байна. За тэгвэл энэ амьтад энэ дор юу хийж явд юм бол? Зарим нь хол олж идэнэ. Зарим нь махчин амьтнаас нуугдана. За зөв, зарим нэг нь энд хоолоо олохын тулд хоолоо олж идэнэ. Зарим нэг нь энэ хөрсөн дотор нуугдана. Жишээлх юм бол хөхтөн амьтад энэ доор үүр бариад үүр нь хит хитэн өрөөтэй байдаг. Яг л бидний орон сууцнд амьдарч байгаа юм шиг. Зарим өрөөндөө үр төлөө гаргана, нэг гэсэндээ хүүхдийн өрөө шиг. Зарим өрөөндөө болохоор хүнс тэжээлээ нөөцлөн. За яг л гал тогооны өрөө шиг байгааз. Зарим өрөөндөө бүр 0 өрөө ичдэг байна. Ямар сони юм бэ? Газар дор галтгооны өрөө байдаг юм байна шүү дээ хүүхдүүд. За зарим амьтад бол хөрсөн дотор байнга одоо ямар ч жилийн ямар ч үед өдөр шөнөгүй тэндээ байна. Зарим организмууд бол тэнд нуугдах маягаар орчоод эргээд гарч ирнэ тийм ээ. За тэгэхээр өнөөдөр бид нар энэ дээрээс юуг сурж авах вэ гэхлээр зэрэг энэ сайхан Монгол гуталтай энэ хүний хоёр хөлнийхэн дор саяын бидний нэрлээд ирсэн организмуудаас чухам хит хитэн ширхэг байдаг юм болоо гэдгийг харах юм. За бидний хамгийн сайн мэддэг чиг улааны жишээг бүгдээрээ бодоод үзье. Чиг улаан та нарын хөлн дор хит байдаг бол? Хит байдаг юм болоо? Зөндөө олон байх та. Тэр мэдээж хэрэг тариалангийн талбайд бол арай их байгаа, цүл газар бол арай цөөхөн байгаа. Ямар газар байхаас шалтгаалаад мэдээж хэрэг тоон өөр байна. Тэгтээ дунджаар, барагцаагаар хэд идэг вэ гэдгийг багш надад энэ дээр хэлээд өгье. За хөхтөн амьтан буюу жишээлх юм бол урт сүлт зурам нэг хүний хоёр хөлний дор 0,000-ны 1 ширхэг байна гинэ. Тэгэхээр 0,000-ны 1 ширхэг гэхэр чинь хүүхдэд юу гэж ойлгох вэ? 1000-ны 1 гэж ямар тоо юм бэ? 10 юм уу, 100 юм уу? Нэг хүний хоёр хөлний дор оногдохгүй. 1000 хүн ингэ зогсчоор доор нь нэг хөхтөн амьтан байх магадaltaй. Өөрөөр хэлэх юм бол хүн болгоны хоёр хөлний доор нэг хөхтөн амьтан амьдардаг байх нь шүү дээ. За бүгдөө одоо нөгөө хүн болгоны мэддэг хүүхд болгоны түрүү хэлээдсэн чигийн улаан орхоо чинь хэдэн ширхэг байдгийг хараадах юм. За чигийн улаан орхоо барагцаагаар 5 ширхэг гэж байна. Гэхдээ энэ дээр хүүхдүүд нэг юм анхаараарай. Багшийнхан авсан энэ жишээ бол сайхан тааламжтай цаг ууртай газрын холимог ойн жишээ байгаа шүү. Ямар газар байгаагаас шалтгаалж өөр байх нь бол ойлгомжтой. За цаашлах юм бол энэ юу вэ? Юуны зураг вэ? Жаран хөлд байна. За бид нар жаран хөлт гэд нэрлэдэг олон өрөс торхой мөн адилхан 5 ширхэг байд юм байна. За тэгсэн чинь нэгс организм 10 сая гинэ. Бүр их болоо явчлаа. Тэгэхээр энэ нэгс организм тэр дотроо бид нар энэ амиобыг усан дотор байдаг гэж мэднэ. Гэхдээ энэ хөрсөн дотор юу н байх боломж байгаа болоо тэрүнд хөрсөн дотор юу н ус бий юу? Хөрсөн дотор ус байхаас гадна хөрсний ширхэг болгоныхын гадна талаар ингэж усан бүрхүүл үүсцэн тэрүүн дотор нь нэг айстай амьтад далаа тэнгис загас шилж байгаа юм шиг чөлөөтэй сэлээд явж идэг юм байна. За дараагийн тоо 10 тэрбум мөг гинэ.
За тэгэхээр мөөг гэдэг дээр хүүхдүүд минь сайн анхаарал аваарай. Бидний энэ дээдлэлд нь харагдаад байгаа мөөг гэж бидний нэрлээд байгаа юм чинь чухамдаа бол мөөгний үр жимсэн юм байна. Яг л алимны модны алимтай адилхан. Алимны мод гэдэг тустай байж идэг, алим гэдэг үр жимсэн байж идэгтэй адилхан. Мөөг гэдэг бол өөрийнх нь бие дандаа юм дотор байдаг. Жишээлх юм бол талхан дотор, жишээлх юм бол хөрсөн дотор, цаашлах юм бол модон дотор гэх мэтчнгээр. Зөвхөн үр жимс болсон мөөг нь биднэрт харагдаж байгааг нь бид нар мөг гэж нэрлээд идэг юм шүү. Тэгэхээр зэрэг хүн бүгдөө та нар бодож байгаа бах. Ийм том мөг бэжиж 2хан хүлний дор 10 сая байна, 10 тэрбум байна гэж үү гэж бодоод байгаа бол энд гараад ирсэн үрт биеийн хилээгүү энэний мицелүүд, энэний спорууд энэ газар дор сүлжилтсэн байгаа тэр хэсгийг хэлсэн юм шүү. Тэрийг сайн ойлгоорой. За одоо надад хамгийн их тоотой байдаг энд байдаг нэг организм байна. Тэр юу вэ? За та нар хэрвээ энэ дээрээс анзаарч байгаа бол том организм байх тусмаа тоон цөөхөн байжгаад доошлох тусмаа организмууд маань улам жижигхэн болоод тоон олон болоод байгаа биз. Тэгэхээр бүр л их жижигхэн юм байх нь дээ. Бактери. За зүгтээ бактери. Бактери маань хүүхдүүд хараараа хэд гинвэ? 10 их 80 бактери байдаг гэж байна. Тэгэхээр зэрэг бид нар бактери гэхээр өвчин үүсгэгчл гэж бодоод байдаг те. Тэгвэл хүний биед сайн эрг нөлөөтэй бактери байна. За мөн хөрсөнд тустай бактери гэж байх нь шүү дээ. За тэгвэл энэ организмууд энэ дотор юу хийдэг юм бэ гэхэлэр зэрэг түрүүн багш нэрлсэн зарим нь энд амьдрах орчноо болгоно, зарим нь энэ дээрээс хоолоо олж идэнэ. Энэ организмуудын хамгийн том гүйцэтгэж байгаа үүрэг нь болохоор жил болгон энэ хөрсөн дээр ундаг, навч, цэцэг одоо юу гэдгийг тэр болгоныг задалж хөрсөнд нь шингээх хамгийн гол үүрэгтэй. За жишээлх юм бол намар болгон ингээд нэг навч хийсэл унаад идэг. За тэгээ эх жилийн нөгөө навчнууд налга болсон байдаг тийм ээ. Тэрийг та нар яагаад алга болдог байх гэж бодож байна? За намар боллоо. Нэг улаасны навч унлаа. За тэрүүн дээр юу болох вэ? Эхлээд магадгүй бороо орно. За нөгөө навч чинь норно. За тэгээ байжсэн чинь халуун нар гарна. За нөгөө навч чинь хатна. За ингээд нэг нороод нэг хатаад ирэхээрээ улан хэврэг болоод ирэх нь байна тийм үү? За тэгээ байжтэл дээгүүр нь амтан явна, янз янзын амтан гიშгэлнэ. За тэгээ байжтэл энд байгаа организмууд жишээлх юм бол манай чиг болоо ороход нөгөөдгөөс нь хооллно. За тэгээ чиг болооны гаргасан ялгцаар дараагийнх нь төвчний жишээлх юм бол бактери хоолно. Ингэж явсаар хагаад нөгөөх навч чинь хөрсөнд шингээд алга болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр навчинд исэн органик бодис энэ олон организмын одоо дамжиж явсаар хагаад эрдэс бодис болоод хөрсөн дотор орчин. За тэгээд энэ хөрсөнд байгаа энэ организмуудын үйл ажиллагаагаар задарсан одоо хөрсөнд байгаа эрдэс бодисыг ургамал үндсээрээ татаад тэгээд ургамал ургаад явдаг байна. Ургамал ургалаа, эрх жил нь хагдарлаа, унсан навчийг эднэр задлаа, буцаад эрдэс бодис боллоо. Ингээд амьдралын эргэлт ингээд цаашаа үргэлжилж байдаг. Тэгэхээр бид нарыг харахад магадгүй энэ бактери ч гэж бодсон, чиг улаанч гэж бодсон, өргөс торхойч гэж бодсон, уг нь бол хүн болгон энэ дуртай биш. Тэгтээ байгаль энэ чинь ямар их үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгийг хүүхдүүд энэ дээрээс хараарай. Хэрвээ энэ организмд байхгүй байсан бол энэ бол задлагч организмуудын зарим нэг төлөөлөгчд байгаа. Гэх мэтчлэнгийн энэ организмууд байхгүй байсан бол жил болгон унсан навч хайчих уу? Жил болгон унсан мод хайчих уу? За дээрэс нь шувуу өдөө гэдэг тийм ээ. Одоо янз янзын задралын процессыг ерөөсөө явагдахгүй манай дэлхий хогондоо дарагдаад дуусах нь шүү дээ. Тийм учраас энэ байгаль дээр байгаа организм болгон өөр өөрийн гэсэн үүрэгтэй гэдгийг энэ дээрээс хүүхдүүд харж авсан байхаа. За тэгвэл энэ организмууд маань дандаа байгалийн гаралтай зүйлүүдийг задалж алга болгодог. Өөрөөр хэлэх юм бол эднэрийн хоол нь тэр навч чинь байх нь байна. Эднэрийн хоол нь бидний хайдаг төмсний хальс байх нь байна, тийм ээ. Гэтэл биднэрт хогон дотроо жишээлх юм бол ундааны пластик сав, хуванцар савыг хайчвал эднэр идэж чадахгүй. Яагаад гэвэл эднэрийн иддэг хоол нь биш. Тийм учраас тэр ундааны хуванцар сав чинь хэдэн зуун жилээр энэ хөрсөн дээр шингэхгүй хог болоод хэвтэж байна. За мөн манай эрчүүд овоон дээр яачаад шил тавиад идэг те. Тэр шилийг чинь эдгээр хизээж идэж чадахгүй, хизээж задлж чадахгүй. Тийм учраас тэр шил хэдэн зуун жил, хэдэн зуун мянган жил, магадгүй хэдэн сая жил тэн дээр хэвтэж байна.
Тийм учраас энэ дээрээс хүүхдүүд юу ойлгох вэ гэхээр яг байгалийн өөрийнх нь гаралтай ямиг ингээд хөрсөн дээр хайж болно. Тодорхой хугацааны дараа тэрийг эднэр задлчихна. Харин өөрийн байгалих биш одоо хүний гараар бүтсэн нийлбэл материалаар хийгдсэн тэр зүйлүүдийг бол хизээж ингэж хог болгож хайж болохгүй нэ шүү. Тийм ээ? Тэрийг бол хүүхдүүд маань ойлгож авсан баха. За тэр хогоо хүүхдүүд маань бас тусгай хаях ёстой газар нь хаяад байгаль орчноо хайрлаад ингэж амьдарцгаая. Хог хаягдлаа хамаагүй хайж болохгүй шүү хүүхдүүдээ. Бидний дор амьдарч байгаа амьтан бүхэн тэрүүгээр хоолж чадахгүй болохоор байгаль дэлхийг л цэвэр байлгах ёстой. За хүүхдүүдээ бид газар доорх өртөөгөр аяллаа. Харин та нар ямар өртөөгөр аялмаар байна? Жимбүр найз нь модны цагиргын өртөөгөр аялахыг санал болгож байна. Хүүхдүүдээ та нар модны талаар хэр сайн мэдэх вэ? Мод хэд насалдгийн болоо? Мод уйлдаг болов? За миний өмнө энэ модны тайрц байна. Одоо бүгдөө энэ мод руугаа анхаарлаа хандуулъя. Тэгэхээр мод 1 жил наслахтаа 1 цагираг нэмдэг. За энэ жижигхэн цагиргнуудын тэгвэл тоолж жогоод энэ модны насыг гаргадаг. Тэгэхээр зэрэг манай энэ модны хувьд 1 насны энэ байна. 10 настай байхдаа иймэрхүү байсан байна. 50 настай байхдаа ийм байсан байна. Гэж явсаар агаад яг манай энэ мод маань 576 жилийн настай мод байгаамаа. Тэгэхээр хэрвээ мод ярьж чаддаг байсан бол биднэрт 500-600 жилийн өмнө юу болсон бэ гэдгийг яриад өгчих нь шүү дээ. Харамсалтай нь мод биднэрт юм ярьж өгч чадахгүй. Тэгтээ эрдэмтэд энэ модны цагиргийг харж агаад энэ дээрээс маш олон зүйлийн мэдээллийг авч болдог. Тухайн модны амьдралыг мэднэ. Тухайн модны ургаж байгаа ойд юу тохиолдсныг мэдж аавна. Гэх мэтчлэнгийн маш олон зүйлийг мэддэг. За тухайлах юм бол хэрвээ тухайн жил сайхан нар хур илбэхтэй, бороо хур ихтэй байсан бол харьцангуй өргөн цагираг үүсгэж ургана. Эсвэргээрээ ган гачигтай энэ модны хувьд ургахад тааламжгүй тааруухан жил байсан бол нарийнхан цагираг үүсгэж ургана. Гэх мэтчлэнгээр энэ модны амьдралыг мэдж болно. За магадгүй энэ модны хажуудлыг жижигхэн мод ургах гэж үзсэн байж болно л доо. Тэгвэл ийм том модны хажуудалд ургаж байгаа юм чинь энэ том мод үндсээрээ бүх шим тижээлийн сороод авчин магадгүй дээрээс ирэх нарын бүгдийг хаачин. Тийм учраас жижигхэн мод маань нарийнхан цагираг үүсгэж ургаж агаад энэ модыг унаад өгөхлөр зэрэг том цагираг үүсгээд ургасан байж магадгүй. За ойд явж байгт чинь нэг барагцаагаар нэг иймэрхүү диаметртай мод байвал та нар бас 10 настай мод байж магадгүй маа гэж бас харж болох нь байна энэ дээрээс харахад. Гэхдээ энэ модны онцлог өөр. Өөр зүйлийн моднууд өөр цагираг үүсгэж ургадаг. Тухайлах юм бол биднэрт нэг ийм сувенир мод байна. Энэ бол угаасаа цаанаасаа том цагираг үүсгэж ургадаг байгааз. Тэгэхээр энэ модны хувьд бол цагиргийн тоолоод үзсэн чинь 25 настай байсан. За манай энэ модны цагиргаар бол энэ мод 25 настай байхад манай мод 100 настай байх жишээтэй. Тэгэхээр модныхоо онцлогоос шалтгаалдаг учраас бас гадна талаас нь хараад шууд хэдэн настай гэдгийг харахад бас амаргүй байж болно. За эрдэмтэд нэгэнт ингээд ийм унгаацсан байгаа тайрцыг бол ингээд хараад тоолчихно. Харин амьд байгаа мод болгоныг заавал насыг мэдхийн тулд ингэж заавал унгаах шаардлагагүй. Өөрөөр хэлэх юм бол ийм өрөмдлөгийн маягаар насыг тогтоочч болно. Өөрөөр хэлэх юм бол энэ дээрс нь өрөмдлөгийн аппарат оруулаад гол нь хүртэл өрөмдөөд ингээд гаргаад ирэхлээр зэрэг ингээд сайхан насанд эрэгтэл гараад ирсэн байх нь биш үү. Тэгээд сайхан энийг толоод насыг мэдчихэж болдог. За надад нэг энд мод байна. Энийг мод байна хүүхдүүдэд жишээ байна. За энэ мод бол 1842 онд төрсэн мод. За 2009 онд ямар нэгэн шалтгаанаар унсан байна. За тэгээд энэ хугацаанд энэ 1 2 3 4 5 6 7 удаагийн төмөр төртсөн байна. За тэгэхээр манай эрдэмтэд энэ үнийг өөрийнхөө зориултын аппаратаар нь томруулж хараад одоо жилийн цагираг нь ямар байна, ямар үйл явдал тохиолдсон бэ гэдгийг хараад энэ дээр 7 удаагийн төмөрт өртсөн байгааг нь гаргаад ирсэн байгаа юм. Тэгээд тухайн төмөр нь харьцангуй эрчим бага байсан учраас мод маань цаашаа ургаад өвхлгөө ургаад яваад исэн байна. Энэ бас хүн дээр ч гэсэн адилхан. Бид нар нэг хаяа хурууга зүсчих юм бол багахан хэмжээний зүсчих юм бол нөгөөх нь эдгэрчдэг. Харин тэр чигт наваад хайчих юм бол урахгүй шүү дээ. Тэрүүнтэй адилхан одоо байгалийн тэр гамшигийнх нь эрчин харьцангуй бага байсан учраас мод цаашаага энийг даван тулаад ургаад байсан байж болох нэ. За гэх мэтлэнгээр. За тэгвэл энэ мод амьдралдаа ийм олон удаагийн төмөрт өртсөн байна гэдгийг энэ дээрээс нь харлаа. За магадгүй бид нар хамгийн ойрхон жишээгээ хэлэхэд богд ууланд очоод
Магадгүй 100 мод 1000 модноос дээж аваад тэгээд ингээд гаргаад үзэхэр зэрэг одоо нөгөө сүүлийн үрийн яригадаад байгаа уур амьсгалын өөрчлөлт гэдэг чинь үнэхээр манай Монгол оронд болж байна уу? За ойр ойрхон төмөр болоод байгаа, төмөрийн давтамж ихсээд байгаа гэдэг байгаа. Тэр нь үнэхээр үнэн байна уу? Магадгүй 50 60 жилийн өмнө харьцангуй 10 жил тутамд нэг болдог байсан төмөр магадгүй одоо 5 жилийн давтамжтай болцсон байна уу? Гэх мэтчлэнгийн маш олон зүйлийг энэ модны цагааргаас ингэж мэдэж болдог байх нэ. Тэгэхээр зэрэг манай энэ түрүүний ярьсан мод маань 500 600 жилийн одоо түүх ярнэгээ тэгжилсэн. Тэгэхээр ийм 506 жилийн настай ийм том модыг одоо ойд очиод 5 минутын дотор хөрөөдөд тавьчвал харамсалтай үсттэй тийм ээ. Тэрийг бас хүүхдүүд бодоорой. За энэ модын маань төрөхөд одоо 50 нас төрөхөд нь тэр Америк төв нэгдэж байсан гэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хэрвээ түүх өгүүлж чаддаг байсан бол маш олон зүйлийг өгүүлэх нэ. За ингээд модны цагааргаас тухайн модны наснаас гадна тухайн модны өөрийнх нь амьдрал ойд ургаж байгаа одоо олон модыг харьцуулж агаад тухайн ойд чухам юу болсон бэ гэдгийг гих зэрэг олон зүйлийг мэдэж авдаг юм байна гэдгийг та нар харлаа. Хүүхдүүдээ та нар зуныхаа амралтаар аав ээжтэйгээ хамт ойроо явж модны насыг тогтоож болох нь шүү дээ. Аав ээжтэй юу сурснаа заавал харуулаарай. Минж гэдэг амьтны хүүхдэд та нар хэр сайн мэдэх вэ? Зургийг харж ийсэн үү? Манай Монгол оронд минж байдаг болов уу? Минж юу идэх юм болоо? Хүүхдүүд та бүхэн энэ бүхнийг мэдхийг хүсэж байна уу? Нааша ойртон суугаарай. Таны мэдхүүн болон хүүхдүүд та бүхнийг минж гэдэг амьтантай танилцуулах болно. За хүүхдүүдээ багш нь энэ удаагийн тань мэдхүүн булангаар минжний тухай ярьж өгнө. Тэгэхээр минжийг яагаад ер нь усны инженер гэж нэрлэдэг юм? Минж байгальтай ямар үүрэгтэй байдгийг бэ гэдэг талаар мэдээлэл өгөх юм. Бүгдээрээ тань мэдхүүн буландаа анхаарлаа хандуулаарай. За минж бол усан дотор амьдардаг мэрэгч амьт юм. Мэрэгч амьтан гэдэг бол үүдэн шүдэрээ ямарваа нэгэн зүйлийг мэрж унадаг гэсэн үг л дээ. За минжийг усны инженер гэж нэрлэдэг. Яагаад усны инженер гэж нэрлэдэг вэ гэхээр минж энд шүдэрээ бургас модыг ингэж унагадаг. Мэрж тастаж унагадаг. Тэр унагсан бургас модороо усны хаалт гэж далан босгодог байх нь. Яагаад тэгдэг вэ гэхээр тухайн гол нуурын ус багассан ч тэр ихссэн ч тэр усны түвшинд нэг ижил түвшинд байлгаад байдаг ийм үүрэгтэй амьтан байх нэ. Ийм учраас л минжийг усны инженер гэж нэрлэдэг байх нь. За өөрөөр хэлбэл минж өөрийнхөө газар нутгийн эзэмшиж байгаа газар нутгийн хэмжээнд усны түвшингөө л бариад байдаг байх нь. За төрнөөс гадна хүүхдүүдэд сонирхолтой нэг мэдээлэл өгөхөд минжний сүүл нь ойролцоогоор 30. За түүнээс жилийн урттаа ер нь ямарваа альва амьтны сүүл гэдэг бол залах, чиглүүлэх үүрэгтэй. Минж бас тэр үүрэгтээс гадна үр төлөө сүүлэн дээрээ суулгаад усан дотор сэлж явдаг байх нь байна. Мөн айсан амьтан үүрлүү нь халдлаа гэхэд усыг цохиж үр төлөө нугдараа гэсэн дохиог өгдөг байх нэ. За минж гэдэг амьт нь өвөл ичдэг юм байна. Өөрийнхөө байгуулсан цөөрөмдөө тэр даландаа өвлждэг юм байна. Минж бол маш сонирхолтой гэр бүлээр амьдардаг амьтан байх нь өөрөөр хэлбэл нэг ийм бодгол эрттэйгээ амьдардаг. Тэгээд төрүүлээд зулцаг гаргаад зулцаг хамт өсөгдөг гэсэн үг. Жилд 1-6 шиг зулцаг төрүүлдэг. Энэ зулцаг нь эцэг ихтэйгээ дараагийн зулцаг төр хүртэлх буюу 2 нас хүртэл хамт амьдарч байгаа. Түргээс өмнөхөн өрх тусгаарлаж тусдаа амьдардаг. Мөн минж нь модны навч холтоос өвс зэрэг дан ургамлаар хоолдог ургамал идэгчтэй амьтан юм. Өөрийн байгуулсан одоо үүр цөөрөмдөө үйлчдэггүй тэгээ тэндээ ингээм амьдардаг байх нь. Идэж тижилээ нөөцлөө тэрийг идэж л амьдардаг ийм сонирхолтой амьтан байх нэ. Манай Монгол оронд нэгэн зүйлийн минж байдаг. Одоогоор Ховд аймгийн Булгангол Туулгалын эхэнд минжийг нутагшуулж байгаа юм байна. Та бүхэнд хүрээлэн буй байгаль орчинтой танилцуулж байдаг экологийн боловсрал нэвтрүүлгийн маань энэ дугаар өндөрлөж байна. Хүүхдүүд та бүхэн ч гэсэн жимбүр бий ч гэсэн газар доорхт ертөнц, модны тухай, минжний тухай гэд маш олон зүйлийг мэдэж авлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай хүүхдүүдээ. Баяртай.